Улсын хурлын гишүүн гэдэг бол ард түмний мандат. Сонгуул эрхлэн явуулдаг байгууллага сонгуулийнхаа үр дүнг улсын хурлд танилцуулаад улсын хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөг. За үндсэн хуульд хийгээд их хурлын тухай хуулинд сонгуулийн үр дүнгээр улсын хурлд бүлэгтэй улс төрийн хүчин эвслүүд улсын хурлын дэд даргатай байх тухай асуудлыг нь хуульчилж өгсөн юм. Тийм учраас улсын хурлын гишүүн, бүлгийн гишүүн булган туяад улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг итгэл хүлээлгэж улс төрийн дэмжлэг үзүүлж улсын хурлын дэд даргаар сонгуулсан. Тийм учраас тодорхой хууль зөрчсөн байна гэд цэцэд дүгнэлтээ гаргачихлаа. Тийм учраас Монгол Ардын намын бүлэг хуулиар өөртөө олгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож огцруулсан. За гишүүнийх нь асуудлыг бол улсын хурал өөрөө хөндөх ёстой. Тэр процессороо явах ёстой юм аа. Бүлэг юу хөндөхгүй. Улсын хурал өөрөө хөндөх ёстой гэдэг нь яг аль статус юм бэ? Ард түмний мандатыг улсын хурал өөрөө хүлээн зөвшөөрдөг ийм учиртай. Дэд даргын асуудал бол улсын хурал суудалтай бүлэгтэй улс төрийн хүчинд байдаг ийм одоо хууль зүйн зохицуулалттай. Тийм учраас Монгол Ардын намын бүлэг тодорхой улсын хурлын гишүүнд буюу өөрийнхөө бүлгийн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлж, итгэл хүлээлгэж, улсын хурлын дэд даргаар сонгуулсан. Тодорхой хариуцлага алдсан байна, үндсэн хууль зөрчсөн байна гэдэг үгнэлт гарлаа. Тийм учраас бид хуулиар бүлэгт олгогдсон бүрийн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож огцруулах шийдвэрээ гаргаж улсын хурлаа танилцуулж улсын хурлаараа шийдвэр гаргуулсан. Одоо тэгээд хаанаас одоо энэ эргүүлэн татах бичгийг оруулж ирэх хэрэгтэй. Сандыг оруулж ирэх. За тэрийг яг одоо хуулиндаа юуг заасныг нь би мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой гишүүд гэдэг юм уу ийм үндслээр яригдах хэрэгтэй. Одоо хуулинд тодорхой заасан байгаа шүү дээ. Үндсэн хууль зөрчил улсын хурлын гишүүнээс нь эргүүлэн татна. Та тангараг өргөсөн тий үндсэн хуулийн дээр гараа тавьж байгаа татах эсхийг их хурл шийднэ. Энэ яг юундаа тангараас нь яцуулъя. Тухайн хүнтэй холбоотой асуудлыг бол яг ингэж зааж өгсөө. Та тангараг өргөхдөө үндсэн хуулийг дээдлэнэ гэж заасан. Би үндсэн хууль зөрчөөгүй. Тий. За тэгэхээр бүлэг өөрөө энэ зохион байгуулалтанд ороод энэ асуудал энтрийг хэвлэгцэх хэрэгтэй юм шүү. Улс төрийн хувьд мандат үзүүлэх хэрэгтэй юм шүү. Олон нийт та бүхнээс хариуцлага хийхэд ш. Уг бид хариуцлага хүлээлгэж гэлээ. Бүлэгт байгаа бүрэн эрх нь энэ мөн. Улс төрийн хариуцлага мөн өө. За цаад хууль зүйн холбогдлолтой үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлаа их хурлынхаа төвшөнд ярих ёстой. За мэдээж энэ үнийг яг энэ асуудлуудаа хариуцсан их хурлын байнгын хороодог дээр асуудлууд нь яригдаж гарч ирэх ёстой.